За бүгдэнд нь өглөө өдөр орой минь энэ бичлэгийг та нар хизээж үзэж иж магадгүй болохоор ингээд мэдлчих. Тэгээд одоо болохоор шөнийн 23 цаг 10 минут болж байна. Тэгээд унтахынхаа өмнө нь скин кэр бичлэг хий гэж бодоод та нартай бас буугалаад өөрийнхөө талаар хэдэн факт хэлье. Хөөхөн жижиг амир хөнгөн сэдвээр ярилцъя гэж бодлоо. Бас дээрэс нь сүүлийн үед авсан зүйлүүдээ бас харуулъя. Бичлэгэнд орцгоё. За скинээр эхэлцгээе. За биний нөгөө өмнөх бас бичлэгэн дээрээ та нарт үзүүлчихсэн шүү дээ. Тэр мист мен дуусчихсан. Дахиад би шинээр авчихсан байгаа. Тэгээд мистээ эхлэцгээе. Би нүрээ угаацсан байгаа шүү. Талтуудын нэг маань энэ шүү. Тэгээ нэгтгэх нь энэ. Энэ бүр амар гоё мист заяа. Тэгээд нилээ их ирдэг. Скин кэрийнхээ хамгийн ихний хэсэг нөхч болно. Нүрээ бодох гэсэн. Нүрээ бодсны дараа ч гэсэн болно. За миний нүр нэг жоох иймэрхүү байна. Жижиг юмнууд гарснаа тооцох юм бол ихтэйжгүй. Дараа нь болохоор энэ Cosrx-ийн энэ нөгөө нэснэлтэй зэнзийг төрхнэ. Миний хайрсан штэ амар хуурахгүй юу. Тэгэхээр би нэг 3-4 пампыг авч жагаад төрөгчдөг. Скин дээр төрөхтэй штэ тий хүзүүндээ ч бас төрж байгаарэ. Би зүгмээр юм. Гэтэ та бас намайг хэлүүлсэн мэдж байгаа л та гэж бодож байна. Ингээд хэлж. Тэгвэл шууд хадгалаад. За эхний факта хэлээд эхлэх үү. Би айлын том. Тэгээд намайг бол доороо нэг эрэгтэй дүүтэй гэдгийг та нараас мэдж байгаа. Гэхдээ тэрний дээр буюу миний яг доотлын дүү минь эмэгтэй. Тэгээ яагаад бичлэгэнд ордог вэ гэвэл бид нартай одоогоор хамт байхгүй байгаа. Тэгээд хятадд сурж байгаа. Тэгээд утгагүй баг сарын дараа ирнэ. Яа хурд ирээсэй ёо. Амар санаж ийн. Тэгээ гол нь хамт байхаараа бүх юм хийдэг. Миний амьдралын ганц найз маань миний дүү. Эмэгтэй дүү. Та нартаас тийм ихч ах нар байдгүй. Арсаа чигшүүлчин гутаа би өнөөдөр маск тавина. Энэ нөгөө шаврын маск ахгүй юу? Тэгээ би нэг нөгөө задлцсан юм аа. Тэгээд задлаад амар их болохоор буутанд хийгээд талыг нь өмнө нь хэрэгэлсэн. Тэгээд хэлээд сахны нүрэнд болохоор 2 бац. Тэгээд буцаад цамд нь хийгээд маска зурч нүрээ чигшүүлчихэд шаврын маска тавьдаг гэсэн байна. Им нунтаг. Гурил шиг аваад тэгээ нэг зунгаарлцсан жанхуу шиг болох юм байна. Жанхуу гэдэг юм. Ямар ч хаанаас тийм жанхуу гэдэг гарч ирдэг юм. Тэгээ дээр үед л жанхаа зур гэдэг юунд хэрэгэлдэг вэ тийм жанхуу зураад ойдл юмд хэрэгэлдэг байлоо. Үгүй лөө. Миний санаж байгаа. Иймэрхүү болгож байна. Иймэрхүү болгож газ нүртэй төрөх гэсэн шүү заяа. Газ төрөх бол амар хурд татчихдаг. Хайр юм. Бэрстэ их талыг нь отоогоо хийсэн шүү дээ. Тэгээ сайхан жигтэн бүх нүрийн хэсэг дээр жигтэн төрчих. Тэгээ нөгөө шавн маск учраас амар хурдан хуларчтай мэлээ дэжгүй. За тэгээ дараагийн факта хэлье. 2 дахь факт маань би 10 жилээ 58 дугаар сургууль төгсөж ирсэн. Та нар бараг мэдчихсэн бол Дамд арчаа гэд байгаа. Дамд арчаад байдаг сургууль. Хүмүүс 10 жил гоё яадаг мэдэг 10 жилээ санжин гэлтэгдэн штэ. Гоё юм байсан. Миний хувьд бол ерөөсөө би муулчих гад ах юм. Ямар ч юмгээ. Би ер нь 10 жилдээ бас жоохон бүлийдүүлж исэн. Би жоохон дуртай байгаагүй байх гэж би бодож ин тийм байсан болохоор. Тэгээ яаж бүлийдүүлдэг байсан бэ гэхээр би ер нь нэлийн тийм бор арьстай тийм охин байсан. Бор арьстайгаас нэг амар ер нь зүг яг нэг борл арьстай тийм нэг цэвэрхэн тийм царайтай илүүттэй юмгүй нүүрэн дээр нэг юм гараад идэггүй тийм байсан. Тэгээд бор арьстайгаас болоод жоохон ер нь бүлийдүүлдэг байсан. Манай ангийн зарим нэгэн хүүхдүүд тэр үед жоох хүүхдүүд байсан. Учраа мэдхгүй ч биш л дээ яг л. Уг нь бол
утраа мэддэг өсвөр насны тийм хүүхдүүд л байсан. Тэг яг хуу тэр үедээ тийм л зүйлийг ихэнх хүүхдүүд л давал гардаг ч юм уу тийм байсан байх. Одоо үед болохоор бүли гэдэг зүйлийг мэддэг болсон. Зүгээр орхитгоо. Эсвэл нөгөө нэг хүүхдүүд нь арай илүү ухаалаг тийм болсон болохоор иймэрхүү юм бас нэг байдаггүй байж магадгүй гэж би бодож байна. Байдаг л ахал та ер нь бол янз бүрийн л. Тэгэхээр би чи нүур хаагаад байна уу юу? Тэгээд яг яадаг вэ байсан бэ гэхээр бор арьстай. Одоо харуул би бас яг хуу тэр үеийнхийг бодвол арай цайвардаг. Гэтэ би энэ арьсанд амар дуртай болсон. Зүгээр л бор арьстай байдаг гэсэн шүү дээ. Хүмүүсээс нэг амар гажуудаад авахгүй би тийм алтар тийм хүүхдүүд бирөөсөө байгаагүй хэртэй ч юм уу. Тэгээ нүур амаа угаадаггүй ч юм уу. Хувцсамраа угаадаггүй ч юм уу. Жохон тийм алтар бол ерөөсөө байгаагүй. Өнгө мэддүү байсан юм уу гэх юм ааш. Өнгөний ялгарл ч юм уу, скин тон хар гэж намайг гэж дууддаг заяа ерөөсөө. Тийм байсан заяа. Яагаад хар гэж те. Одоо энэ хар миний энэ үс штэ тий хар өнгөтэй. Тэр энийг хар миний энэ мак штэ тий хар өнгөтэй. Тэгээд хар өнгөтэй байсан юм шиг байна уу гэж хэлмээр санагддаг байсан заяа. Тэгэл нөө өөрөө жоох охин тэг өөрөө юугаач мэдэхгүй ч юм уу тийм л байсан болохоор өөрийгөө нэг амар тийм өмгөөлж хамгаалж чадахгүй заримдаа ингээл дуугаа яадаг ч юм уу тэндээ бүр дүжирсэн дуугаа очдаг. Заримдаа хэрэлдэн зүгээр яахгүй би ч бас тэгэл зүгээр яахгүй тэгээ хэрэлдэл та гэл хэрэлдэж мэрэлдэл заяа. Яг тэгдэг байсан заяа. Тэгээд яхтын уусаа тийм тэр үед уусаа л тийм л байсан. Тэгээ одоо ингээд ботсон чинь яг би бас өөртөө ингэж бодож байгаа байхгүй юу. Гэсэн чинь тэгэл зүгээр л орхичин л үстэй угаасаа тэгэл тиймэрхүү балаагаар уттай юугаа хийгээл хэрэлдэл өөрийгөө ингээл хамгаалах гэдэг мөлгөөд ч юм уу зарим үед тэгээд идэв гэсэн бол доо гэж би бас боддог байсан. Боддог байж агаад сүүлийн үед ингээд дахиад ботсон чинь ер нь яхаараа тэр хүмүүс те айлын хүүхдийг тэгээд өөрөө хүсч тийм болж төрөөгүй багтан те ийм тийм янз бүрийн өндөр нам өргөн бүдүүн царай цус онгор тий гээ юу ч хийж болно те ямар ч байдлаар ингээд ягаад ингээд доошоо игээд байдаг гэсэн бол тэг ер нь тийм байж болохгүй штэ гэдэг зүйлийг бас мэдсэн. Тэгээд ер нь бас тэг хэлхэл хэлсэн бэлээ аав ээж мэжтэй хэлээл ер нь жоохон цаашаа гарах хэмжээ ахуулах ч юм уу тийм л байгасан бэлээ. Яг уу сэтгэл зүйн жоохон хэцүү ч юм уу жоохон сэтгэл зүйн чадамжгүй байсан бол би тэндээс нэлээд бас нэг зовлонтой ч юм уу тиймэрхүү хэцүү байх байсан баг. Одоо үед болохоор нэгнийхээ те царай ус би өндөр нам өргөн бүдүүн царай мотойч байсан царайлагч байсан те тэр байдлаар нь бас бити шоглож байгаасаа тэгэж бүли хийдэг бити байгаасаа гэж бооцтын үндсэн дээрээс заяо тэгээд би ингэж ярьж байгаа шүү гэж хэлмээр байна. Одоо хэлмээр юм л та. Хөөе гэхгүй. Хөөе. Хар юм шиг харагдаад байна уу? Хар өнгийг мэдтгүү юм уу? Хаашаа. За тэгээд энэ юмыг бол төр бэлэг те. Төр бэлгэж гэж угаасаа ингээд хаяа. Тэгээ тийм байсан болохоор жоохон бүүлийн авдаг гэсэн учраас би ер нь жоохон 10 жилдээ ч юм уу надад гой санагддаггүй байсан юм шиг байгаа. Яг хөө тэр хүмүүс сүулдэ ойлгосон ч юм уу тийм гайг болсон юм шиг байгаа. Тэгээд 10 11 дугаар ангидаа томорч ирээд ер нь бол бид нараас нэгнтэйгээ айгаа гоё очир зүг олцоод гоё нэг анги болоод тэгээд төгсчихсэн. Тэгэхээр яг хөө хэлээр боцсон юм одоо хэлж байгаа ч гэсэн их амар сүртэй ингээл ёо гэж бол хүлээж аваагүй. Одоо ч тэгээд байнга яриад байхыг хүсдэггүй. Яг уу энэ фактын дундаа бас оруулчих гэж бодоод нэг иймэрхүү сэдвийг бас барьж авлаа. За тэгээд шавармасаг маань нэг хатгаар нь л авчна. Ер нь ингээд угаасаа дарж марж үцхээр нойтон биш болоод авахд амархан болоод ирэх юм бол тэгэл ер нь аавна. Тэгэж тийм цавал бисахгүй цаанд шүү. Хоёул тийм тогийн саблагцсан шүү тогийн сар гэж. Саяны фактыг штэ би нөгөө нэг скинтэй нөгөө арьс арчилгаатай холбоотой бичлэг хийж байгаа болохоор л оруулсан шүү. Ер нь гэтээ нэг амар ярих гэж бодоогүй ч биш
боддог л байсан сэдвэлтэй. Тэгээд нэг хүмүүст хэлдэггүй ч юм уу тийм байсан. Дараагийн факта ярив. Тэгээд 10 жил бага ангийн зүйлийг ярьжсэн юм чинь би 10 жилдээ одоо өвөл болж байгаа шүү дээ. Амар нэмхэн хувц өмсч явдаг хүүхдээсэн заяа. Зүгээр формны өмнөхөө дотор зөвхөн шилэн дорхио өмсөд өвлждөг гэсэн гэж боддоо. Яаж явдаг байсан бэ? Одоо бол би зүгээр нэрээ намар болоод жоохон сэрүүн нэрээ нэг 5 градус болоод ирэхэд өвлийнхээ дотор өмдөнд орчиж байгаа заяа. Үнэхээр би миний бас бичлэгийг хийхдээ жоох хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд дүүнер минь үздэг учраас би энийг бас хэлье гэж бодоод бичлэгэндээ оруулж байгаа шүү. Тэгээ одооны хүүхдүүд бас бидний үеийг бодвол бидний үеч гэж би ч бас нэг амар хөвшөө юм биш шүү. Нэмхэн өмд өмсдөг. Өмдөн дотороо зөвхөн шилэн дорхиотаа өвлчдөг. Тэгээ дээрээс нь малгай өмсдөггүй, ороолт зүүдэггүй, нэг бээр гэсэн өглөө хичээлдээ явал орой гэлүү ирдэг заяа тийм байсан. Тэгээ одоо гэсэн чинь толгой тэрхүү өмддөг заяа. Хөл мөлөвддөг тийм болсон. Тэгээ тийм болохоор бас дүнэртэй хандж хэлэхэд тэр үед болохоор бид нар ингэж явахтаа ингээл амар гоё харагдаж гоё сайхан харагдаж чинь тэгэл бодвол тэгэл нэг хүн хүч юм уу тийм байсан болохоор гангалж мангалал нэгэндээ сайхан харагдах ер нь жоон тийж явдаг байсан юм шиг байгаа. Ер нь бол тийж л явдаг байсан шүү дээ угаасаа. Тэгэл нэг найзлалтаа нэг сайхан гоё харагдчих юмсан тэгэл байдгүйсэн бол ангийнхаа хүүхдүүдтэй ч юм уу найзлалтаа бас гоё харагдчих юмсан тийм тэгж л бодож явдаг байсан юм шиг байгаа. Бодвол тэгсэн чинь ер нь одоо үед заяа. Одоо үед хүнд гоё сайхан харагдъя л гэж бодож ивэл дулаан хувцал. Нэр дулаан явбал мянган лаг. Нэр үнэн шүү, нэр үнэн үг шүү. Та нарын аав ээж чинь ч юм уу ах эгч нар чинь бүр байн хэлж үгэлдэг гэж магадгүй. Тэрийг нь үгэлж ийн гэж битгий бод заяа. Үгэлж ийн гэж битгий бод зүгээр л чамайг бодож байгаа, ирээдүйгч бодож байгаа, чиний биед чинь ер нь тэгэл чиний гэр бүлд чинь ч юм уу бүх хүмүүс өөрсдөд чинь санаа зовж л тэгж хэлж байгаа учраас нэр өвөл хүнд гоё сайхан л харагдъя гэж бодож ивэл дулаан яв. Малгай толгой өмс. Тийм малгай толгой өмс. Тийм оролт зөө бээлийн өмс. Дотор өмд өмс. Тэгээ сүүлийн үед бас нэг гоё амар хөөрхөн дотор өмд гарсан байлээ шүү дээ. Тэгээ шилэн дорхиотой юм шиг. Дотор өмд байгаа. Тэр бол нэрээ дотортой нүдрөг оруулж яваарстай. Ах эгч нар бас үзчихвэл тээ. Тэр шилэн дорхио шүү дээ. Шилэн дорхиотой юм шиг зузаан дотор өмд чинь тэр чин дотор өмд шүү. Дотор өмд. Тэр чин дулаахан хараад шууд шилэн дорхио өмссөн явж гинэ гэж бити ойлгоорой заяа. Дотор өмд. Тэгэж хэлбэр санагдаж байгаа. Энэ юм чи салдгүй ямар ядраад юм бол ээж мэжийнхээ подкаст тоглож байгаа хүүхчиг болчлоо ёо. Тэр ах эгч нар бити тэр хүүхд охтууд руу бити амар муухай хаалаарай заяа. Өвөл нэрээ тийм шилэн дорхиотой юм шиг хүлнэ гээд гэрэлтсэн тийм явж байгаа юм шиг харагдаж ивэл тэр чинь шилэн дорхио биш. Тэр чинь дотор өмд. Та нарын өмнөөс хэлж өглөө шүү заа их чинь. Дараагийнхаа нүрэндээ түрхэх юм бол снэлтэй тосно. Энэ тосыг нь түрхье. Энэ тос бас амар гоё. Би нэр энэ Cosrx-ийн снэлтэй бүтээгдэхүүнүүдэд нь амар дуртай. Надад ягаад дуртай вэ гэхээр угаасаа л нэг миний ярьсанд таардаг учраас би өмнө нөгөө бичлэг хийхдээ дандаа Evening-ийн энэний бүтээгдэхүүний юмнуудыг хэрэглээдсэн шүү дээ комор нь. Яг энэний бүтээгдэхүүнийг. Энээс бусд нь надад таарахгүй байсан юм билээ. Ерөөсөө ямар ч нөлөө үзүүлэхгүй, ерөөсөө чигшүүлэхгүй, яг нэг төрхсөн юм шиг гоё болохгүй тийм ээ гацсан аахгүй. Тэгсэн чинь тэгээд энийгээ болоод буцаад Cosrx-ийнхаа бүтээгдэхүүнүүд рүү буцаа орсон. Үсмэн нэг л болтгүй. Энийг ингэж тийм үү. Ингэж л та. Энэ нэр амар хөөрхөн опшиг байгаас юм дөрвөлж нүдний шил зүүцсэн юм шиг хэлбэртэй. Энэ бас миний авсан дараагийн юм байна. Энэ хөөрхөн амар хямдхан. За дараагийн факт. Миний дараагийн факт болохоор их сургууль төмөр замын дээд сургуулийг төгссөн. Яагаад би дуртай болсон юм бол гэж би саяхан сүлд бодсон байхгүй юу. Тэгсэн чинь нэгтгэх шалтгаан нь болохоор манай хамаатны ингээд тарханд байдаг ах эгч нар болохоор ихэнх нь төмөр замд ажилд сурдаг тийм байсан байхгүй юу. Тэгээд би хийж байгаа зүйлийг ч юм уу харсаар агаад
Юм чинь бас ийм гоё мэрэгжил бас байдаг юм биш үү гэж бодсон. Нэгт. Хоёрт болохоор тэдний өмсөж байгаа дүрм тувц нь амар хөөрхөн, амар гоё исэн заяа. Тэгээд тэр хоёр шалтгаанаас болоод би орсон байх гэж бодож байна. Дүрм тувцтай зураг энэ таруулын заяа та нарт. Би чи нөгөө нь бол төмөр замчин хүн шүү дээ. Төмөр замын мэрэгчлээ. Тэр мэрэгжил дуртай ч юм уу, тиймэрхүү мэрэгчлэр цаашаага ажиллаж амьдрья гэж бодох юм бол нэлийн гоё мэрэгжил. Ороход гэхдээ жоохон хэцүү, сурахад бас хэцүү, ажил тарахад бас хэцүү. Гэтэ тэр бүгдийг дагаад ажилдаа ороод амьдралд хөл тавьсан байхад алцгүй тийм мэрэгжил. Гэтэ яг тэгээд би болохоор гэтэ ажиллах ч юм уу тэр мэрэгчлэр ажиллах замыг сонгоогүй. Яг хөө зүгээр. Надад бол сурахад бол татай гоё юм. Амьдралынхаа найзуудыг, амьдралынхаа цаашаага хамт байх хүмүүсийг тэр сургуулиас олсон учраас би ерөөсөө хамсахгүй байгаа. Тэстэ гоё байдаг. Би витамин ууц юм байна. Миний штэ тий. Би ер нь юм сумсны витаминыг өмнө нь хэрэглэдэг байжгаад тэгээд нэлийн удацсан 3-4 жил бараг хэрэглээгүй. Таарч ийн үгүй юу гэдгийг мэдэх гээд энэ витаминыг авсан. Энэ бол 30 ширхэг гэхээр 1 сараа хэрэглээ байгаа. Тэгээд би 2 хоногийн өмнө авсан учраас 2 л удаа хэрэглэсэн. Эхний тус. Энэ туссан юм шүү дээ. Oh my god. За энийг авах юм байна. Надаа Snelle eye cream. Энэ зохины тус. Нүдний тус. Тийм болохоор би энэ Avene-гийн зохины тусыг түрхлээ. Юм 25 стейшн юм даа. Хэрэглэж бас башаа гэж. Нүдэрээ нээдэг хүмүүс бол амар хурдан хүчлээ өсөн шүү. За тэгээд надаар хэлүүлдэг хүмүүс бүгд л мэдчихэж байгаа юм чи. Тэгтээ яг ганцудаа сануулчих. Иймэрхүү бичлэг хийвэл та нарт яаж вэ? Гоё юм уу? Үгүй юм уу? Гонигтэй юм уу? Яг би тэгээд угаасаа иймэрхүү тухтай, тайван иймэрхүү юм ярих амар дуртай. За дараагийн факт. Би 9 сард төрсөн. Тэгээд охины орд. Тэгээд яагаад би энийг хэлж байгаа гэхээр надаас багахад хүмүүс асуудаг гэсэн аахгүй юу? Жохоо байхад. Тэгээд чи юуны орд юм? Тэгэхээр би охин юм чи охины орд байхгүй тэгээ юуны орд байх юм гэж хариулдаг гэсэн зав. Зүгээр л жоохон байсан учраас битүү хөлтөл болгон бүгд охины орд байдаг байх гэж би боддог гэсэн. Та нар юу шатдаг гэсэн би өөрийгөө тиймэрхүү төрлийн юм боддог гэсэн үү? Эсвэл би жоохон мангар байсан байх уу? Гэтэл ер нь би үнийг хэлж байгаа шүү. Уусаал тэгж хэл. Бас хөвгчлөлтэй юм шиг хөөрхөн юм шиг тий. За тэгээд уруулаа өнгөлье. Уруулаа өнгөлөхгүй унтчихаар бүр ёо нэр өглөөл нэрээ нэг цэл шиг л. Тэгээд тэгээд би үсэндээ нэрээ юм төрх юм. Миний үсээ штэ тий амар хуураад жижигэн ингээ болоод бүр юм жижигэн үстэй болсон байгаа. Тэгээд энэ хартаа энэ жоохон хөснүүд штэ тий. Эдрийгээ хурдан ургуулахын тулд би энэ үсний тоник авсан. Hair tonic. Юм Веледагийн. Хүмүүс амар ам сайтай гэдэг юм билээ. Тэгээд энийг авч үзье гэж бодоод би энийг ч аваад би хэд хонж байгаа юм бэ? 4 хонж байгаа юм уу? 4 хонсон чинь ийм хурдан байхгүй болсон. Энийг жоохон хайрлаж төрөхгүй би нэрээ амар их төрөгцсөн юм шиг байна. Өсний тоникийг болохоор өглөө орой ч юм уу өдөрт ер нь 2 удаа төрөх юм билээ. Тэгээд би бол ингээл хасгаал. Тэгээд тухан дундор өстэй болохоор аамахтай. Тэгээд ингэж төрөхчээ жоохон массажлаад өгөн жоохон. Дараагийн хөвөр авсан зүйл маань нэг гоё юм байгаа. Тренд болоод байгаа. Та нар миний одоо бид гурийн нэг шинэ бичлэг бичсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр бичлэгэн дээрээ би энийг зүтсэн байгаа. Сүүл үед шүү дээ. Энэ нүдний шилбэр амар тренд болоод байгаа шүү дээ. Гэтэ эн чинь бүр дээр үед байдаг гэсэн нүдний шил эцтэй. Тэг санагдаад байгаа юм. Үгүй мүү? Энэ нүдний шил шүү дээ. Ямар ч нүүрний хэлбэртэй, царайтай, ямар ч хүнд бол бүгдэнд нь зохиор нүдний шил хэлээ. Амар хөөрхөн байгаа. Мартуулаад харуулгаа. Тэгээ амар хөөрхөн цам автайгаа ирсэн юм чинь бас тэгээ 15,000 цангаар л байх гэж боддог. Ийм хямдхан юм байж штэ. Ийм савтайгаа, дээрээс нь ийм альчууртайгаа. Тэгээ ингээрдэг.
болж байгаас би анх зүүхгүй л бичлэгэн дээр ч юм уу тиймэрхүү үед л хэрэглэх байх. Тийм болохоор надад нэг амар үнэтэй нь бол хэрэг байхгүй. За дараагийн факт юу вэ гэхээр та нар ихтэй те мөрөөдлийнхээ ажлыг хийж үзчихсэн үү? Би бол хийж үзчихсэн. Яаж вэ гэхээр би 1919 тавьгээд мэдээллийн лавлагт ажилд орж исэн. Тэгээд хөтлөгчийн ажилд хийж исэн. Та нар харж исэн болов уу? Зарын хөтлөгч хийдэг байсан. Шууд нэвтрүүлгээр эд хөдөлгөөс мас телевизийн зарын шууд нэвтрүүлгээр хүмүүс цацдаг юм уу мессежээр зарагддаг тэр зарыг нь шууд нэвтрүүлгээр уншдаг тийм хөтлөгч хийдэг байсан. Та нар баг мэддэг ч магадгүй заяа. Мас телевиз эд хөдөлгөөс дээр зарын шууд нэвтрүүлэг явдаг байсан. Тэгээд тэр шууд нэвтрүүлгээр хүмүүс юм заруулах юм уу, зарлуулах юм уу тиймэрхүү зараа өгөхдөө уцтаад зараа өгөөд эсвэл мессежээр зараа явуулаад тэгээд тэр заруудын болохоор би шууд нэвтрүүлгээр уншиж танилцуулаад түгээдэг байсан. Тийм ажил хийдэг байсан. Сайн нэг нэгэн зараас мэдээллийн даалгаврын зарыг шууд нэвтрүүлэгтээ талбогдлоо. Таймшруулын зарах уу гэж байсан. Тиймэрхүү тийм ажил хийдэг байсан. Тэгээд би мөрөөдлийнхээ ажлыг хийжсэн. Тэр ажилтаа бүр үнэхээр их дуртай заяа. Би маш их хайртай тэр ажилтаа. Хүүе. Тэр факт яхад би бүр амар гоё цамц авсан заяа. Энэ цамц. Йоо би бүр амар хөөрхөн цамц авсан. General idea илүү. General. За ямар ч тач би энд нэрийг нь оруулчих. Амар хөөрхөн байгаа зөө. Энэ зүгээр материалын та нар хаар заяа бүр амар гоё материалтай заяа. Айгуу гоё зөвлөхөн. Тэгээд би эмэрцмэрийг авцсан. Бүрстэ ванли гэдэг шиг. Надад бүрстэ янзын харц гоё худалдаа авалтуудын нэг маань энэ байна. Өнөөдрийн маань хамгийн сүүлийн факт болохоор би усан бассейнээр хичээлдэг. Тэг хичээллээд ер нь 3 сар болж байгаа. Дараагийнхаа влог дээр өдөр тутамдаа юу хийдэг вэ гэдэг талаараас бичихтэй бассейныхаа талаараас оруулах гэж бодож байна. Шөнийн тэг цаг өнгөрсөн байгаа учраас жоон чанга ярьж чадахгүй байсан байгаа шүү. Тийм болохоор намайг уучлаарай. Бичлэгийг маань дуустал нь үзсэн та бүхэнд бүгдэнд нас маш их баярлалаа. Лайка дараарай, subscribe дараарай, комент бичиж болно. За юу ч бичиж болно. Хамаагүй. Муулчж болно, сайлчж болно. Та нартаас ямар хөө байсан те? Тэр талаараас комент бичээд өгөөрэй. Бас өөр ямар сэдвийн талаар яриулмаар байна. Тэр талаараа бас бичиж болно шүү. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нь маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгүүдийг ойр ойрхон бас та нартай хүрэхийг хичээж байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.